За сайн мэцхан уу? Өнөөдрийн лайв хичээл ингэж эхлэе. Өнөөдрийн лайв хичээлийн сэдэв маань хосын харилцааны зөрчлийн үедх эмгэнэлт дүрийн жүжигийн дөрүүд гэдэг талаар би та нарт ярилцахаар шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэгэн хүн баамаа. За тэгээд саяхан хэлсэнчлэн бид зөрчлийн үед өөрийн мэдлгүй тийм эмгэнэлт жүжигийн дөрүүдэд хувираад орчихдаг. Тэгэхээр яг хосын харилцааны энгийн зөрчил биш, хосын харилцаа минь ямар нэгэн байдлаар одоо хор хөнөөлтөй зөрчил тийм үе шатанд орох юм бол бид нар дараах 3 дүр хувирдаг байна. Нэгдүгээр дүр маань юу вэ гэхээр хохирогчийн дүр. Хохирогчийн дүр гэдгийн талаар би та нарт бол маш их ярьсан. Тэгэхээр та нар нэлээд ойлголттой болсон байх. Энэ үед хүн яадаг вэ гэхээр одоо бүхий л хариуцлага, бүхий л бурууг өнөө хостоо тохоод өөрөө гин бурууг чин нөгөө цагаан тагтаа гэдэг тэр нэгэн болоод хувирчихдаг. Тэр үедээ өөрийгөө өрөвдсөн, хөөрхийдөө би яаж ийм байдлаас гарах вэ? Хөөрхий минь би яаж ингэх вэ гэсэн тийм байдлаар өөрийгөө тийм хөөрхилсэн дүрд шилжчихдэг. За яг энэ үедээ тэд автоматар нөгөө хосын эсрэг дүрийг буюу одоо эхнэрээ нөхрөө автоматар дарангуйлагч буюу хэрэгтний дүрд шилжүүлчихэж байгаа. Тэгэхээр хэрэгтний дүр гэдэг нь хоёр дахь дүр маань болоод гараад ирэх нь шүү дээ. Нэг дахь дүр маань хохирогчийн дүр байсан бол хоёр дахь дүр маань дарангуйлагч буюу хэрэгтний дүр болоод гараад ирж байгаа. За дарангуйлагч хэрэгтэн гэдэг маань ямар учраас ийм тодорхойлолт хүрч байгаа юм бэхээр үүний хувийн шин чанар нь тэд бүх зүйлд миний зөв гэсэн байдлаар ханддаг. Шийдвэрийг би мэдэж байна. Чи хин юм бэ? Чи хинч биш. Чи ер нь ингээл надад дарлуулад амьдарч байхдаа таарсан амтан гэсэн бүр доромжлох, дээрлэгсэн тийм байдалд орсон байдлаар тухайн дарангуйлагчийн буюу хэрэгтний зам байдал илэрхийлэгдэж байгаа. Тийм хүмүүс тэр үедээ юу гэж боддог гэхээр чи бол хинч биш, би бол бүх юмыг мэдж гин, миний зөв. Би окей, чи бол буруутан гэдэг байдлаар ханддаг байна. За яг энэний дараагийн дүр маань болохоор аврагчийн дүр байна. Ингээ 3 үрэг дүртэй. Энийг болох дээр зэрэг Стивен Кэпман гэдэг хүн зохиосон байгаа. Тэр хүний хувьд болох дээр энэ 3 дүр маань юм гурвалжин гүйцэгдэг. Нэгдүгээрх нь хохирогчийн дүр, хоёрдугаарх нь хэрэгтний дүр, гуравдугаарх нь аврагчийн дүр гэж байна. Тэгэхээр за аврагчийн дүрийг би та нарт жишээ болгоод яриад өгье л доо. Жишээлбэл хин нэгэн хүн нөхөр нь одоо архиучаа гэртээ орж ирлээ. Нөхөр нь архиусан тэр одоо их юунда хүч өгсөн юмда баярхсандаа, бялхсандаа дарангуйлагчийн дүр тоглох жишээтэй. Гэртээ орж ирээд эхнэр хүүхдээ айлгаад чи хин юм бэ? Чи ерөн сүүлийн үед давраад байсан те гэдэг ингээд эхнэрээ загнаад. Тэнгууд яхав нөгөө эхнэр нь хөөхийдээ би өстөн нэрээ очиж ийм юмтай ингэж ч амьдрах гэжтэй яах гэж би ер нь ийм юм амьдралдаа ханаа болгоод сонгоо гэсэндээ өөрийнхөө хохирогчийн дүрд оруулаад бодоод эхэлж байгаа. За хохирогчийн дүрд оруулснараа тэр хүнд ямар ашигтай тал үүсдэг вэ гэхээр жишээлбэл хохирогчийн дүрд орсон эмэгтэй бусдад нийгэмд өөрийгөө эвидээ энэ хөөрхийн амьтны зөв штэ гэдэг тийм байдлаар харагдуулцдаг. Тэгэхээр тэрний хувьд бас нэгэн давуу талыг бий болгоод эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл архиудаг нөхрийн эхнэр хохирогчийн дүрд орсноор хадам ээж авда ямар сайн нэрийг авах вэ гэхээр манай энэ гэж нэг өөрийнхөө хүүг хэлж штэ. Манай энэ гэж нэг архиусан хачин байлаар юм байдгийн. Эхнэр нь гэж хөөрхийдөө хідэн хүүхдээ ингээл тэжих гэл ингээл аваал яваад байдаг. Ёстой нэг эвтийхэн эмэгтэй байдгийн зайлуул гэж гээд ингээд өрөвдөд бүх хүн тэр хүнд сайнаар хандаад инхээр яахав тэр хохирогчийн дүрийг өөртөө ашигтайгаар ашиглаад байгаа тэр эмэгтэй. За архиусан өдрөө тэр хохирогчийн дүрд орлоо. Архиусны маргааш яхав өөрийн мэдлгүй тэр эмэгтэй өөрөө дарангуйлагчийн дүрд орж болох жишээтэй юм ба. Тэгэж дарангуйлагчийн дүрд орсноороо яхав өчигдөр чи намайг ингэж загинсан бидтэй. Тэгэхээрс зэрэг өнөөдөр чи ингэх ёстой, тэгэх ёстой. Чи намайг тэгээд айлуу гэсэндээ өнөө нөхрөө ёстой жинхэнэ гүлэг болгоно гэдэг нь болно. За энэ үед өөрийн мэдлгүй тэр хоёрын дүр солигдоод ирж байгаа. Өнөө өчигдөр хохирогч болж исэн, дарангуйлуулж байсан эмэгтэй маань өнөөдөр өөрөө дарангуйлагч болоод хэрэгтэн болоод явчих жишээтэй. Тэгэхээр яг өнөө нөхөр өчигдөр архиныхаа ааганд солиорсондоо өстой бүхнийг хийж байсан нөгөө нөхөр чинь өнөөдөр гүлэг болсондоо би буруутан гэж бодсон. Тэр гин буруугийнхан бодлоор тэр өөрийнхөө хохирогчийн дүрд оруулаад хөөхийдөө энэ мө айлын охиныг авч би ингэ зовоогоод ахтыг явахдаг гэд ийм байдалд ороод эхэлж байгаа. За тэгэн гот
3 дахь дүр маань аврагчийн дүр. Аврагчийн дүрд ямар үед орох вэ гэхээр зэрэг жишээлбэл яг энэ жишээн дээр эмэгтэй маань маргааш нь одоо эхнэр нь маргааш нь нөхрийгөө чи өчигдөр архиучаад ингээд явсан. Архиуцсан үед чинь чамайг би гэртээ орууллаа. Чамайг би хооллоллоо, ундаллаа. Чи надгүйгээр бол юу ч хийж чадахгүй хин бэ гэдгийг харж гин үү гэсэн байдлаар өнөөхтэй нэг бодлын дарангуйлагч нөгөө бодлын аврагчийн дүрээс харьцаад эхэлж байгаа. Тэгэхээр тэр хүн яахав? Тэр хүний архиучаад гаргасан тэр муухай одоо характер дээр нь алдаан дээр нь дөрөөлөөд тэр алдааг нь өөртөө ашигтайгаар эргүүлж чадсанараа аврагчийн дүрт орчиж байгаа. Аврагч гэдэг маань бүр олон танигдсан өөрөөр хэлбэл тусч өгөөмөр гэдгээр алтартай тийм дүр л дээ. Тэгэхдээ аврагчийн дүрийн бас нэг муу тал нь юу вэ гэхээр зэрэг тэр хүнийг чи надгүйгээр хинч биш, чи надгүйгээр амьдрч чадахгүй гэдэг тийм байдал тэр хүнийг хүргэж байдгаараа нөгөө талаар бодоход бас чи бол хинч биш, би бол окей гэсэн дүр тоглож байгаараа бас буцаад дарангуйлагчийн шин чанарыг агуулад ирж байгаа. Тэгтээр зэрэг хамгийн амар юм нь би хамгийн анх одоо хичээл эхлэхдээ хэлсэн тийм ээ. Энэ 3 дүрд бол зөрчил, хурц хэлбэртэй ороод дамжирс үед илэрдэг 3 дүр гэж байгаа. Яагаад зөрчил, дамжирс үед илэрдэг 3 дүр вэ гэхээр энэ 3 дүрийн аль нэгэнд орж шилжснээрээ энэ байдлаас гарах арга зам биш юм байна. Тэгэхээр манай монголчуудын нэг одоо маш муухай бодол өгдөг л да. Хүнийг алдсан үед нь хайж болохгүй. Хүнийг одоо буруу юм хийсэн үед нь нэг одоо алдаа хийсэн үед нь түлхэж болохгүй гэсэн байдлаасаа болоод бид нар Хелфе синдром буюу одоо туслагчийн дүр, одоо аврагчийн дүрд автоматар орцгоочдөг. Аврагчийн дүрд ямар хүүхдүүд хуурдаг вэ гэхээр зэрэг айлын том охидууд, аль эсвэл ядуухан амьдралтай айлын хүүхдүүд, ээж аав нь хүүхдүүдээ юу гэж өсгдөг вэ гэхээр миний охин хүнд сайн тус болжээ, хүнд заавал ямарваа нэг ямар тус болжээ гэсэн үднээс өнөө хүмүүсийг өөрийгөө хайрлалгүй өрөөрлөг хайрлах сэтгэл сургачт юм аа. Яг энэ дүр маань тэгтэл үнэн хэрэгтээ тус биш ус болоод байгааг бид амьдрал дээр олж хардаггүй. Яг энэ дүрээр бид хүүхдүүдээ ирээдүйн хий нэгнээс хараатай хамааралтай нэгэн болгоод өсгөөд идэг. Тэргээ бид хинч мэддэггүй. Тэгэхээр яах вэ? Энэ дүрд зөрчлийн үед энэ 3 хэлбэрт шилжихгүй тулд аль эсвэл зөрчлийн үед энэ 3 хэлбэрээс гарахын тулд биднэрт ганцхан арга зам байдаг. Тэр нь болох дээрс одоо харилцааны Эрик Бернигийн би окей, чи окей гэдэг хичээлийг би та нарт заасан байгаа. Лайв одоо ухаад үзвэл Facebook дээр та нар олж харна. Тэр хичээлийн үед яадаг вэ гэхээр нүдний төвшний харилцаа гэдэг юмыг хүн өөртөө бий болгож байгаа. Нүдний төвшний харилцаа гэдэг нь тухайн хүнээс ямар нэгэн хүлээлтгүйгээр, тухайн хүнээс ямар нэгэн дарамтгүйгээр өөрийнхөө сайн сайхны төлөө өрөөлд ямарваа нэгэн хохирол учруулахгүйгээр үйлдэж байгаа тийм үйлдэл юм ба. За Эрик Бернигийн энэ онолын хамгийн нэг сайн юм юу гэхээр чи өөр гэр бүлээс үүссэн, би өөр гэр бүлээс үүссэн. Яг энэ утгаараа хоёулаа би биенээ хүлээн зөвшөөрөөд би биенээ доош нь дарахгүйгээр, би биенээ худлаа магтаж сайшаахгүйгээр, би биенээ хохирогчийн дүрд оруулахгүйгээр, би биенээ дарангуйлагч хэрэгтний дүрд оруулахгүйгээр, би биенээ амьдралд аврахгүйгээр хоёулаа эргэжтэйчнүүдийн харилцааг бий болгоё гэдэг тийм харилцаа юм байна. Аврагчийн дүрд орсон эмэгтэйчүүдийн маш их илэрдэг нэг юм нь юу вэ гэхээр зэрэг өөрийн мэдлгүй эр нөхөртөө эцэг эхийн үүднээс хандаад эхэлдэг. Хамаг юмыг нь хийгээд л тэр хүний хоолыг нь хийгээд л хувцсыг нь угаагаад л эцэстээ бид нөхөр авснаас биш бид ахаад нэг хүүхэд өргөж аваагүй шүү дээ. Яг тэргээ бид мэддэггүй. Хин нэгнийг өөрөөсөө хамаатай байлгаснараа тэр хүнд хайраа илчилж гин гэсэн буруу бодлыг бид нөгөө хүндээ ойлгуулждаг. Нөгөө хүн маань яах вэ гэхээр зэрэг бидний нөгөө хосын нөгөө хүн маань энэ хүнгүүгээр би амьдрч чадахгүй юм байна. Энэ хүнд би хайргүй ч гэсэн энэ хүнтэй байх ёстой. Ягаад гэвэл энэ хүн байхгүй бол би орох оронгүй, ойчих аяггүй, үр хөөгдгөө тийм нэгэн болно гэсэн тий. Хайргүй ч байсан тэр хүнтэй хэрэлдэн зодтолтон одоо хилцэлдэн байж амьдраад байдаг. Тийм харилцаанд өөрсдөө оруулцдаг. Тэгэхээр ийм харилцаанаас гарах хамгийн зөв арга зам бол чи окей, би окей гэсэн харилцааны дөрөвт хэлбэр байд юм байна шүү гэдгийг ойлгоод авчих. За, ийм тохиолдолд одоо яаж гарах вэ гэдгийг би та нарт 3 алхмаар хэлж өгье. Нэгдүгээр алхам юу вэ гэхээр зэрэг та нар хамгийн сүүлд одоо өөрийнхөө оролцсон хэрүүлийн маргааны өөрийнхөө биелүүлж байсан дүрийг нэг бодоод үзээрэй. Би ямар дүрд орсон? Төрөний хэрүүл дээр би яагаад ийм дүрд оров?
би яагаад энэ хохирогчийн дүрд оров? Яагаад би аврагчийн дүрд орчих? Яагаад би дарангуйлагчийн дүрд орчих гэдгээ өөртөө бод. Энэ бүхний хамгийн нэг аимшигтай юм нь юу вэ гэхээр зэрэг өөрийн мэдлгүй энэ дүрээ бид солиод идэг. Хүүхэд байхаас бидний одоо заншсан, зуршсан дуртай дүр гэж байдаг. Зарим хүн бол бүр цаанаас өөрийгөө хохирогчийн дүрд оруулсан хүмүүс байдаг. Өрөвдөлтөй байдлаа хүмүүст гаргаж, харуулж, мэдрүүлснээрээ хүмүүсээс дандаа хайр инкрилэл тэр тусмаа анхаарал татаж амьдардаг тийм нэг хэсэг хүн байдаг. Нэг хэсэг нь болохоор аврагчийн дүрд орсон, би мундаг, би лаг шүү гэсэн байдлаар аврагчийн дүрд орсон. Тэгтэл чинь яг үнэн хэрэгтэй өөрийнх нь гэр бүл, өөрийнх нь биеинд юм хэрэгтэй байгааг мэдэхгүй өрөөл туслаад гүгээд байдаг. Өөрийгөө хинч биш болгочихсон тийм нэг хүмүүс байдаг. За 3 дахь дүр нь болохоор дарангуйлагчийн дүрд буюу бид нарцист хүүхдүүд өсгөөд байдаг гэж яриад байгаа шүү дээ. Нарцист эцэг их нарцист хүүхдүүд өсгөөд байдаг. Хит их хайраар бөөцөлж өсгсөн хүүхэд аль эсвэл хайр дутсан хүүхдүүд өөрийн мэдлгүүд нарцист нэгэн болоод өсөж байгаа. Тийм тохиолдолд ийм хүмүүс дарангуйлагчийн дүрд маш хурдан ордог. Тэгэхээр өнөөдөр би дарангуйлагчийн дүрд байсан ч 30 минутын дараа хэрүүлийнхаа үед би хохирогчийн дүрд ороод тоглолцох жишээтэй. Тэгтэр зэрэг сэтгэл зүйн хат муутай хүн бүхэн энэ 3 дүрээр харилцаанд оролцоод байдаг. Хэрүүлд оролцоод байдаг. Энэ бүхэн яаж илэрдэг вэ гэхээр зэрэг чи ямарваа нэгэн хэрүүл зөрчлийн үед хин нэгэнд алдааг тохоод хин нэгнээс хүлээлт хүлээгээд дээр нэмээд та нарын жижигхэн ихэлсэн хэрүүл чинь бүр бүхэл маш том болоод хэрүүл зодоондоо тулаад дуустдаг тийм зөрчлүүд байдаг. Гэр бүлийн бүр зуршил нь бий болцсон байдаг. Харилцааны зөрчлийн зуршил, буруу зуршил үүссэн байдаг. Ийм гэр бүлүүд одоохон энэ харилцаан дээр засаж энэ бүхнээс өөрийгөө аврахгүй болвол та нар яг энэ эмгэнэл жүжигийн энэ 3 дүрээс гараагүй нөхцөлд гэр бүлийн эрх тэгш байдал буюу нүдний харилцааны үеийн эрүүл харилцаа гэдгийг хизээж үүсгэж чаддаг юм аа. За нэгдүгээр алхам юу байсан бэ гэхээр зэрэг өөрөө өөрийгөө ямар дүр тоглоод байна вэ гэдгийг өөр дээрээ анзаар гэдэг алхам байсан. За хоёрдугаар алхам юу вэ гэхээр зэрэг энэ дүрээс гарах хоёрдугаар алхам маань юу вэ гэхээр зэрэг хин нэгнээс хүлээлт битгий хүлээе. Хин нэгнээс хүлээлт хүлээнэ гэдэг чинь чи жишээлбэл хохирогчийн дүрд орсон хүлээлт хүлээж байгаа хүн бол би өнөөдөр ямар ч байдлаар хамаагүй хохирогчийн дүрд орон тэр хүнийг өөгшүүл амьдраад байна гэхээр би тэр хүнээс ямарваа нэгэн хамааралтай хүн болоод таарч байгаа. Өөрөөр хэлбэл би тэр хүнээс санхүүгийн хамааралтай нэгэн байж болно. Тэр хүний мөнгөгүйгээр би ганцаараа амьдрах чадваргүй нэгэн байж болно. Тэгвэл яах вэ? Би өөрийгөө засахын тулд тэр хүлээлтийг байхгүй болгохын тулд би өнөөдөр өөрийнхөө санхүүг бий болгож санхүүгийнхаа хувь би даасан нэгэн болохын тулд юу хийх вэ гэдгийг би өөр дээр бодох жишээтэй. За хоёрт нь дараагийн юм юу вэ гэхээр зэрэг магадгүй чи аврагчийн дүр тоглоод байдаг нэгэн байж болно. Яагаад би аврагчийн дүр тоглоод байна? Яагаад би аврагчийн дүр тоглоод байна гэхээр магадгүй би айлын том охин ээж аав маань намайг юу гэж өсгсөн бэ гэхээр дүүнэрээ сайн хараарай миний охин. Чи айлын том охин учраас дүүнэрийнхээ хувьд бүх хариуцлагыг хүлээн штэ гэдэг байдлаар намайг ээж аав өсгсөн бол чи хинч биш. Чи хүний төлөө бүхнийг хийх ёстой гэсэн тийм бодлыг биднэрт өөрөө ирэхгүй толгойд суулгаад өгсөн байдаг юм аа. Тийм бодлоор нэгэнт өссөн эмэгтэй сайн охин гэдэг дүрээс хизээж гарч чаддаггүй. Тийм учраас яг энэ дүрээ ирээдүйн амьдралдаа яаж чамайг зовоож исэн нөхөр, яаж чамайг зодож байсан нөхрөөс салж чадалгүйгээр би энэ хүнээс холбочвол энэ хүн амиа хорлчих байдэ. Би энэ хүнийг ингэж авч явж ишиг шиг эцэг их намайг юу гэх бол гэсэнтэй тэр хүнтэй амьдраад байдаг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр яхав өөрийнхөө энэ аврагчийн үүрэг роолоос өөрийгөө чөлөөлөх тийм бодлогыг бас хийх хэрэгтэй болох нэ. За магадгүй чи дарангуйлагчийн дүрд ороод идэх нэгэн байж болно. Дарангуйлагчийн дүрээс яаж гарах вэ гэхээр зэрэг би та нарт хүч хэрэглэхгүй харилцаа гэдэг ямыг маш их ярьдаг. Бид тэгвэл харилцааны хүч хэрэглэхгүй харилцаа гэдэг хэлбэр чилжих систем байна. Хүч хэрэглэхгүй харилцаа гэдэг харилцааны соёлыг хэрүүлийн соёлыг би хаанаас суралцах вэ гэдэг харилцааны тийм хичээлүүдэд яв. Ямарваа нэгэн зөвлөгөө өгдөг хүмүүсээс тэр зөвлөгөөг аваад миний одоо яг асуудал энд байна. Би энийг яаж өөрчлөх вэ гэд ухамсартайгаар өөрсөндөө өөрчлөлт хийх оролдлогыг хий. За 3 дахь алхам. Нэгдүгээрх нь юу байсан бэ гэхээр зэрэг өөрийнхөө дүрийг тодорхойлох байсан. Хоёрдугаарх нь болохоор энэ дүрийг ухамсартайгаар өөрчлөхийн тулд ямарваа нэгэн хүлээлтгүйгээр ухамсартайгаар одоо хөдөлгөөн үйлдэл хий гэдгийг хэлж байна. За 3 дахь маань юу вэ гэхээр зэрэг хосынхон харилцаанд энийгээ хоорондоо ярьж хэвшүүл. Одоо жишээлбэл
Би өчигдөр ингээд чи хоёрын хэрүүлээс ажигласан чинь чи ингээд ийм үг хэлээд би ингээд ийм үг хэлжлээ. Энэ бүхнээс ажиглахад чи бит хоёр яалтчгүй өөрөө ирэхгүй ийм дөрүүдэд ороод байгаа юм байна. Өмнөх хэрүүлүүд дээр яг ийм байдлуудад орсон. Энэ бүхнээс хоёулаа гарч чадахгүйгээр бит хоёр хүүхдүүдээ эрүүл саруул эрүүл одоо үзэл бодолтой сэтгэл зүйн хаттай болгож өсгөж чадахгүй нь хоёулаа энэ дээр ярилцах хэрэгтэй байна гэд хосын харилцаа гэдэг юмд орох хэрэгтэй байна. За тэгээд энэ гурван алхмыг хийгээд хосынхоо харилцаанд хэрэгжүүлж чадсан цагт чи энэ эмгэнэл жүжигийн 3 дүрээс гараад ирэх юм. Эмгэнэл жүжигийн 3 дүрээс гарснараа дөрөвдөх одоо хамгийн зөв алхам буюу би окей чи окей гэдэг нүдний төвшний харилцааг та нар гэр бүлтэй бий болгож эхэлнэ. Нүдний төвшний харилцааг та нар миний бас нэг фэйсбүүкийн хичээл дээрээс олж хараарай. Тэр харилцааг та нар ямар үед харах вэ, анзаарах вэ гэхээр зарим эцэг эхчүүд байдаг штеп. Хүүхдэн жижигхэн өөрөө том. Тэгээ хүүхдүүд ингээ буруу юм ихээр ингээд бүр сөхөр суужгаад хүүхдтэйгээ яг ингээд нүдний нэг төвшөнд очиод миний хүү чи сая юу хийснээ мэдчихэв нү? Яг энийг хийснээрээ чи сая энэ хүнийг өвдгснийг мэдчихэв нү? Энэ найзгаа яагаад зодсон? Энэ найз нь яагаад уйлж байна? Чи яг сая юу хийснээ мэдсэн үү миний хүү? Энэ найз чи уйлсан штэ. Чамайг ийм байдалд оруулвал чи уйлах уу? Тэгэхээр яах вэ? Миний хүү одоо уйлчлахгүй хуу? Аавтайгаа амдахгүй хуу? Ээжтэйгээ амдахгүй хуу гэд ингээд хүүхдүүдтэй учралж яриад учрыг ойлгуулж чаддаг юм. Ээж аав байдаг. Бүр сөхөр суужгаад хүүхдтэйгээ ярьдаг. Энэ бол нүдний төвшний харилцааг хүүхдтэй бүр хүүхэд байхаас нь хэвшүүлж байгаа бас нэг тийм хэлбэр юм ба. Нэг гинт ингээд нүдний төвшний харилцаанд ороод сурцсан хүүхэд яах вэ гэхээр ирээдүйд эхнэрээ нөхрөө ирээдүйн хань ижилтэйгээ хизээж дарангуйлагчийн дүрээр ярихгүй, өөрийгөө хохирогчийн дүрд хизээж оруулахгүй, дээр нэмэд хин нэгнийг аварч ийн гэсэн байдлаар өөрийгөө хинч биш болгохгүй зөвхөн нүдний төвшний харилцааг тэр хүнтэй хийдэг болдгийг. Тэгэхээр яхав ирээдүйд нөхөр эхнэр автдаг болохоос биш ирээдүйд хин нэгнийг өргөж аваад тэр хүний төлөө хариуцлага хүлээдэг нэгэн болдоггүй маа. За тэгээд өнөөдрийн хичээлээ би үгээр дуусгая. Өнөөдрийн хичээлээ үгээр дуусгаад дараагийнхаа хичээл дээр нэгтгэхэд би та нартайгаа уулзах болно. За тэгээд баярлалаа та нартай. Баяртай.